Тийм жимэр хөөрхөн болсон. Студид дугаар шүү. Студид дугаар тэгээд ингэж subscribe хийгээрэй. Хөш доор нь титр бичүүл зүгээр гэлээ хүмүүс нэрээ. За тэгээд титр бичээ. YouTube-ээр дагаарай лайк хийгээрэй. Сэтгэлээ бичээрэй. Тэгэхээр лайк дарчаа тэгээд эхлэе гэж. Титр бичих, сатаж бичих бүгдээр төлбөр тавьлаа. Аа тийм. Ярихтаа нэрээ ирчээ ярих уу гэж. За би тэр наа гэж. Хааст сууж яах вэ? Өөрөө ч яг өөрөө ч яг Тэгэхээр нэг юм барил. Тэр юм жоо бас юм ууж байгаа дээр зүг юм шиг биш те. Ариг биш ээ. За зөвхөн. Юстх дугаар эхэлж байна. Тийм ээ. Одоо манай зочноор эрхчлөөний дуучин Куза маань ирж тэгээд биднес ярьсуудаа ч гонигтай болчиход болж байгаа. Гэхдээ яг үнэгээс нөгөө өнгөрсөн дугаар дээр хүмүүс тэгээд таарч яасан гонигтай зүйл яасан инээдтэй ажиглалтай яриад байгаа юм гээд. Гэхдээ нэр хиний хэлсэн мэт ч тийм манай Шекспир инээдний санал маш том трагеди байдаг тий. Яг л тийм учраас биднес ингээд үйлдэлтэй биш нээж ярихаас аргагүй болчихсон. Одоо албан ёсоор Монголд засаглалын хямрал эхэлж байна. Тэрний шалтгаан нь бол нүүрсний хулгай гэх юм уу. Тэг ер нь ёс зүй гэдэг одоо ёс зүйг шаардсан нэг тийм хэсэг бол одоо парламент байна л да. Арс намынхан бол ус төжж байгаа биш. Ёс зүйг шаардсан юмнууд харж байгаа. Тэгээд та бүхэн юу гэж бодож байна вэ? За манай бууз ойртой хөдөөгөр их явсан. Хөдөөгөр ямар мэдээлэлтэй. Ямар ч мэдээлэл одоо та ядс мэдээлэл авах. Бид нэг энгийн хүмүүс юу ямар хүн мэдээлэлтэй вэ? Өөрөө ямар бод юу сонсов. Яг хөө тэгээд угаасаа ингээд сошиал дээр угаасаа юунууд болж штт те. Бужигнаа. Тэгэл нөгөө миний дургууд нам тэнд хоорондоо алцаад аяга гоё зугаатай байна. Би үнэхээр шууд хэлгээд үнэхээр үзээ яддаг тэр намайг. Тэгээд ашгүй нэг хөнжил өөр төрийгөө угалцсан гэдэг л ягдаг лээ. Нэг тэгэд ах шиг байна. Тэг хөлөө жилцээд ах шиг байна. Тэгээд яг хаа энэс хожих нь яг хаа бидний болов гэсэн бодол бол надад байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр илүү их болов бузар булгаагаа ухалцвал одоо бид нэр энгийн иргэд улс төрд юу болдгийг бас нэг тэд нар чи дандаа нөгөө ханцуутай хийдэг байсан зүйл нь одоо ил гараад байна гэж хараад байна л та. Тэгэхээр тэр нь жоохон ил болоод бидэрт яг бодит үннүүд ил гарч ирэх байх гэсэн бодлоор ажиглаа сууж тэр нь бол тий. Манай зочин. Зочин маань ямар ч тэгтэлтэй сүүлийн улс төрийн төсөл байдлын талаар бид нар яг 100 жилийн өмнө те 104 5 жилийн өмнө сэм нээлж нам хувилдах гэдэг агуулгаар улс төрийн намаа тэгээ нэрлэлцэн. Бол яг энэ маань бол 100 жилийн түүхэн ингээд соёлыг бий болгоцсон. Тэр нь юу вэ гэхээр яг үндсэндээ бид нар иргэний нийгэм биш дарганы нийгэм байгуулсан тий. Дарганы нийгэм байгуулсан. Тэгэхэд энэ нам засаг гэдэг энэ институт яг political party бол биш. Энэ бол нам засаг гэдэг ингээд сэм нийлж нам хувилддаг энэ нэг засгийн эрхийг карманда байлгадаг нам гэдэг институт нь өөрөө дотроо хагарах нь иргэний хагарлаас илүү хүчтэй болж байна л да. Энийг л бид нар таньж гин гэсэн үг. Тэгэхээр монголчууд арчлал руу шилжиж биш амжаагүй байгаа гэдгийг л мэдэрч байгаа. Юу тэгж харагдахаар байна шүү тий. Наач ихтэй гоё юм шүү дээ. Симдилж нам яг түүхэн зэгсэн. Тэгэхээр одоо яг тэрийг л хийгээ явах юмс үстэй. 100 гаруй жилдээ. За манай арчлын элемент. Ганцаараа жигсэж байгаа жигсэгч гэдэг шүү. Ганцаараа цаашдаа яана гэж бодож байна. Яг одоо нөгөө засгийн хямралын талаар юм. Төсөл. Үгүй яг одоо яг энэ хичээл явах юм бол үнэхээр хямрал болоод үнэхээр. Одоо эдрөө тэр чигээр бүгдээр зайлшгүй байна. Иргэдийг харахаар бол иргэд бол юу ч ойлгохгүй байгаа юм шиг харагдав. Гол гэрэн шатаж байгаа юм тий. За манай хүн намынхан ч нэг ярих юм байхгүй. Тэгэхээр нөө өнгөрсөн 7 хоногоос хойш бас юу болов гэхээр нэлээд олон үйл явдал болж өрнөлөө. Тэгээ нөө ерөнхий сайд маань бүр их хүрээнд кабинетаа одоо томилж хүлээлдэг болцсон гэд хүчтэй ерөнхий сайд гэд бид нар олон жил яригадаад одоо шүттэй арчлан болсон гэж бодоод явж байгаа. Гэтэл одоо Зандан шатар ерөнхий сайд хууль зүйн сайдаар Б2-ыг томилоод процесс нь ингээ явах гэсэн чинь
ерөнхийлөгч танилцуулаагүй, улсын хурал танилцуулаагүй тий ингээд улсын хурал нь өөр ажилтай бид нар завгүй байгаа гэд улсын хурлын тамгын газрын дарга гэдэг албан тушаалтан гарч ирэх хэвлэлд яриа өгч байна. Ер нь бол хууль буруу тайлбарлаад байгаа байхгүй. Ерөнхий сайд бол кабинеттай хэнийг байлгахгүй байх нь бол 100% тэр хүний өөрийнх нь одоо улс төрчийн манлал гэдэг юм уу павер нь хүчин байх ёстой. Тэрэн дээр л улсын хурал зөвхөн сонсох асуулт асуух тийм одоо хууль үйлчилж байгаа үндсэн хуулиар. Тэгтэл одоо энэ процессыг гацаагаад улсын хурлын даргын зүгээс тэр сонсох улсын хурлын сонсох эрхэнд одоо халдаад тэгээ одоо энэ засаглалын хямрал одоо тодоор илэрч гэнэ гэж харж байна. Энэ одоо хэд хоног үргэлжлэх болч гэдэг юм уу? Яаж дуусгах гэж бодож юм байна? Чимбай гэж бодож. Одоо энэ 7 хоног шарыг би нэг юм санаа зовоод байна. Одоо Украин ч баг Оросын баг бүх колонк ажиллахаа болтол нь нөгөө тэг бензин үйлдвэр нь бөмбөгчөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өвөл чинь яах юм тий? Одоо чи энэ одоо ингээд бензин бол хуучин алтан шийдэн засгийн газрын үед солонгосоос авч ирсэн билээ. Тодорхой хэмжээний авч ирсэн. Тэгэхээр одоо энэ миний бодож байгаа юм байна уу? Оросоос бараг 97-8% хамааралтай байсныг нэг хэсэг нь Оросод бензин өгөхө болонгууд бүх гэрээнүүд нь бүгд цуцлагдаад бүгдээр Хятадаас, Солонгосоос гэдэг ингээд өөр их үүсэл үүсцэн байсан үеийг буцаад яасан бэ гэхээр Оросууд өөрсдөө бууж өгöd одоо та нарт өгнө та нарын дагаа гэрээнүүдэд болоо гэдэг шахалтын явцад буцаад Оросоос авсан байхгүй. Тэгээд дахиад тэр 7 хоногт чинь нөгөө Хятадтай нэг гэрээ үзүүлсэн ч гэнэ нэг тийм судалж байгаа ч гэлөө мэдээлэл явуулсан ч бас тий. Яг зүгээр одоо энэ зодон дунд нөгөө амьдрал ах уу манусыг бодож байгаа юм байна уу тий. Эцэг газар чи кабинетээр ажиллаад тийм энэ өвөл чинь манайх чинь 150 мегаватт алдсан байгаа тий. Нэгэн дэлбэрсэн байгаа шүү дээ. Бүржүүд норд амжиж гин үг бичлэл олон асуудал байна л да. Одоо дулаан бол зайсан юу ярмаг хэвээр гэлөө их таслан гэсэн шүү дээ. Тэгэхээр тэрнийх чирийг нөхгүй би яах вэ? Тэрийг нөхгүй цахилгаан их залгах юм ба шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ачаал нь нэмэгдээд нийт ингээд шатаан бол магадлал өндөрч байгаа байхгүй. Дулаанаас болоод. Тийм. Тэгэхээр за энэ нэг асуудал юм уу? Дараагийн асуудал нөгөө бензиний асуудал юм уу? Одоо өдрийн хөвшин ирэх юм уурсаас эсвэл эртхэн өөр үйл болдог газраас авах юм уу? Энэ бол надад илүү хэцүү санагдаж байна. Гэтэл нөгөө намч бол ингээд нэгэн сайхан ингээд чи хулгайч гэдэг манай энэ хүнийг харж чамайг бодлоо гэж тий авах гээд байна. Гэх мэтлэг ийм хүү донд бид шиг байгаад байна л да. Тэгээ одоо энэ яг тэр хулгайн талаар юу бодож байна? Өөрөө бас нөгөө нэрээ цэвэрлэж яваад байгаа шүү тий. Тэр нэг бодтой юмнуудаас нэхлээд жоох ярил яа тий. Гэхдээ басал үнэн шүү дээ. Тэрийг заавал үгүйсгэлгүй гэл. Тэгвэл гарч ирэнгүүтээ одоо л гарч ирэнгүүтээ л би 4 хүүхдээ аав. 400 мянган хүүхдээ ирээдүг хулгайлчаад юугаас солиороод байгаа юм тий. Би бол өөрөөр харж байна. Энэ ерөөсө даргын төлөө хөрсөлтөн бол биш. Энэ хин шоронд орох уу, орохгүй байх вэ тухайл тэмцэл явагдаад байна. Улс төрд амьд үлдэхгүй. Тэгэхээр монголчууд ингээд сонгуулиас ахуулаад бид нар ингээд авилгын системд нэрвэгдсэн. Одоо тэр авилгыг бид нар сүрэл гэж харах юм бол бид нар сүрлэн байшин амьдарч байгаа. Одоо галаар наадаж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө хүртэх ёстой л гэж бодож байна. Яагаад гэвэл бид өөрсдөө сонгуулиас ахуулаад авилгад нэрвэгдсэн сүлжээнд эзлэгдсэн. Ардын намын энэ тарих угаалганд энэ чинь 20 дугаар зуунд махны машин байсан нам 21 дугаар зуунд угаалгын машин болсон. Бид нар тархиа угаалгацсан. Бид нар иргэний гэж ярьж байгаа даргын нийгэмд ингээд дарангуйлал автцсан. Хүн нөгөө хүүт дуусан суужгаад дүрдэг плетийг нөгөө дүрчээр усныхаа температурыг мэдэхгүй ингээд буцлаад өгдөг штеп. Бид нар яг тийм хэмжээнд одоо ингээд буцлаад ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ цочрол авч иж эндээсээ гарах хэрэгтэй. Тэрний дараа иргэний нийгэм байгуулагдах байх. Тэгжээж бид нар бензингүй болж иж, цахилгаангүй болж, дулаангүй болж иж бид нар энэ үнэхээр энэ нам цэсэг гэдэг энэ нэг том дарангууллын юмд дүрдэг билетгээд дөрүүлчихэд байж байгаа мэнэ гэдэг л ойлгох бах гэж би бодож байна. Өнгөрсөн дуурдын манайс ирсэн аахгүй. Ардсан нам засагт гарах хүмүүс аягүй зөрөгтэй болоод төр засгийг шүүмжилдэг болоод
Тэгээ явж арснаа буугаад ардын нам гахлаар гарчихлаар за намайг битээ оролдоос нэг 50 байчихсан тий нэг survival болоод ингээд ийм үйл байна л да. Тэгэхээр нөгөө төрийн онлын хүрээнд 3 байгаа гэдэг шүү дээ тий. 4-т нь юу гэхэлэр 91 баггүй. Хэвлэл мэдээлэл гэж буруу яриад байгаа. 91 гарч ирчиж өөрсдөө хэрэг шиг хамгаалж иж нөгөө хууль засаглах тогтоох шүүхтэр чинь нийлдэг. Тэгэхээр Закуз бол энийг шалж чинь тий. Тэгэхээр яг үндэ Чимбада нэр одоо баярлалаа хөрий ганцаараа тэгэл 91 Одоо харж байна. Бид нэр ингээд хоёр даргын нийгмээр хоёр даргын талаа хуваагдсан ба штэ. Тэгэхээр чи даргын нийгэм баггүй. Даргын төлөөр амьдарч байна. Ийм нэг. Нямбатар чинь төгс хэлсэн шүү дээ. Хэмжээндээ байгаарай тий. Чиний би мэдж байгаа. Тэгээ жагсаал болно гэсэн юм шүү. Гэхдээ би зүгээр л 10 сарын 10 гэл зарлцсан зүгээр. Ер нь бол энэ хүмүүсийг мэдгүй ганцаараа одоо юу гэдэг чинь нэг ингээд 10 хоног 10 гаруй хоног ингээд би чи гоё ээр дуу зохиогоол ордны баруун хаалган дээр би нөгөө талбай дээр явахаа бэлдсэн шүү дээ. Баруун хаалган дээр хоёр диффузер зоолж байгаа бол тэгэхээр би нэг амар санхүүжилттэй хүн загшаад байна. Ингээд 5 чамд ингээд яг чирээ явчихсан. Тэгэхээр тэгээ чирээ явж чадахгүй. Тэнгүүт тэнцээ яаж байгаа вэ гэхээр ингээд тэнд байгаа хүмүүс ингээд дуу сонсохоор ингээд гоё байх шиг байгаа. Бүжиглж бүжиглээд байгаа ордон дотор хүмүүсээ бүжиглээ. Гэхдээ энэ нөгөө навч амар санхүүжилттэй л гэж хаад байна. Гэхдээ энэ чинь бол миний зүгээр л өөрийн хийдэг л ажил шүү дээ. Нөгөө тэр дуу хөгжим одоо юу гэж диффузер одоо тэр нэг entertainment талын би хийдэж шүү дээ. Тэр маань одоо байж идэг. Байж идэг. Өөрийнхөө чадвараар. Өөрийнхөө чадвараа. Гэхдээ яг хөө ганцаараа юм чинь би ганцаараа хашгираад чадахгүй юм чинь. Байгаад техникээр нүцэж чадахгүй. Одоо нэр хэдий бол ямар юм бол дуус. Тэгээ 10 сарын 10-нд тэгээд зарлцсан. Хүн ирэх ирэхгүй мэдэхгүй зүгээр. Ирүүл сайн байна. Гэхдээ энэ бол яаж байгааг бол зүгээр л болохгүй байгаа имийг иргэдэн эсэргүүцээд солонгос шиг унахдаг л болтгоо. Гэхдээ ерөнхийлөгч аваад унгаж чаддсан юм чи яагаад бид нар нэг ганц даргыг авч унгаж чадахгүй байгаа. Тэгэл дараа чинь гараад ирэл дээ. Дараа чинь нөө Норго улмаач хэлсэн мэт тий. Бүгдээр ингээ унгадаг болж сурья гэхлээр. Зайлуулж шатдаг бол сурья. Тэрнийхээ тэгээд тэр чи дараачих хүмүүс нь гарч ирээд тэгжээтэл тэр чи ингээ сайжирна юм. Явах тусмаа сайжирна. Сая солонгосын нэг эмнэлгийн захирал ирээд тэгээд нэг жоохон яриад айрыг ууслаа. Тэр айрыг нэг дуртай сонир солонгосон. Тэгж жагаад би ярьлаа. Танаа пакын ерөнхийлөгч чинь бол манад байсан бол амьд бурхан шүү гэсэн байхгүй. Ерөөс ойлгохгүй байхгүй. Тэр нэг Монголд байгаа энэ авилгал солонгост байгаа асуудал хоёрын хооронд амар том ялгаа байна л да. Яг Юнсүн ялыг иш тооцвол өмнөхүүд нь чинь ингээд яагаад унтсан бэ гэхээр ерөнхийлөгчийн зөвлөх нь очиод нэг одоо юунаас тэр корпорацаас $200 морины холбоороо авсан байхгүй. Олимпийн морины холбоороо. Тэрэндээ бол яг тэрэнд охин тамирчин байсан гэдэг юм уу те. Тэгэд пакны ерөнхийлөгч юу ч аваагүй. Яг ингээд сүлд ингээд ухаа үзэж нөхрөө бас ингээд менталлууддаг байсан хүмүүс ингээд жоохон уур нүрээ. Биднес чамд итгэж санал өгсөн болохоос наад хажуудсан байгаа ч нэг үг өгсөн маягтай шоронд хийсэн байхгүй. Яг өөр хэрэг мэдлэг хүнээр хэрэгжүүлсэн гэдэг нэг жоохон. Гэтэл манайх ч одооны ярьж байгаа энэ өнгөрсөн хулгайгаа болио. Одоо ингээд сайн хийцэн байгаа хулгай гэдээ ярих юм бол тэр баримтан дээр нь 5 хөнгөлөгчсөн 50 хөнгөлөд өгсөн юм шүү дээ. Тийм шүү дээ. 5 биржийн үнээс 5%-аас доогуур авъя гэдэг санал өгсөн байхад нь үгүй та нар 50%-ээр хөнгөлөд авчихаа гэдэг юм. Нэгсэндээ 45% хөнгөлөд бол 45% хөнгөлөлтөө яаж байгааг бол хэлийн цаанаас очил. Тэгээ яг тэгэхээр энэ бол яг ингээд бодох юм бол эх орноос орж байвал мөн бохгүй. Маш том аимшиг үйл бохгүй. Гэхдээ энийг инээдтэй мэдж байж гэрээ ирснийхэн дараа тэр намын сонгуулийн өмнө орилдог нь амар утгагүй санагдаад байхгүй надад. Мэдсэн бол итгэн тийм шүү дээ. Сонголтод сонгуулгүй явж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр аль иргэн ямар ч хүчгүй учраас хизээч оржсон нэмэргүй. Биднес биш нэг даргын ирэх шиг өндөгцсөн учраас л энэ сэдв чи гарч ирсэн шүү дээ. Тэгээд би хоёрыг хэлээд байхгүй. Хоёрыг мэдчихсэн бол итгэн орж явах байсан бэ гэдэг буруудах надад байгаа. Энэ бол ярьжсэн гişүүд бол байгаа л та. Яг гэрээ нь бол одоо л хийл болоог байгаа. Тийм нууц гэрээ нэг байгаа. Миний мэдж байгаа нэг төвшин гişүү надад чинь хэлээ. Гэрт нь дараагийн очоод тийм нэгжлэг хийлээ. Ихнэрийн компаниг ялаа. Эрг үстэй станцын хаалаа гэж. Тэгээд баяр багш одоо яг энийг ахлах
гарын сохрож Харин тэгэл цаа чин нараагаар өдөглөл нараа ажнаас нь басцаад байж байгаа шүү. Тэр нууцын гэрээнд оруулаад байгаа шүү дээ. Энэ гэрээнүүдийг нууцын зэрэгэлт гэлдэг үү юу гэдэг вэ? Тэр яг ямар ч дээ. Би одоо тэрийн аюул байдлын зөвлөл гэдэг нэг юм байна. Тэр нууц худалдаа авах гэрээ яг талаараа нууцд ордог. Ногоон автобус нууцд орсон байсан. Харин яагаад Хулгай их гэл. Тэр чинь одоо нууц ах байхгүй шүү дээ. Зүгээр л чинь тий. Нууцын гэрээ гэдэг чинь хулгайн зэрэглэл гэдэг болчих. Наач нууцын зэрэглэлтэй даа энэ Тэгэхээр манайхан тэрийг уг нь зүгээр энгийн ирэг ойлгомоор байгаа. Яг яагаад нууцд оруулж байгааг бид нар гişүүдээсээ нуугаад байгаа юм сонирм. Хамгийн гол нь гişүүд нь бүгд мэдчихсэн чив чимээгүй байжсэн шүү дээ хүртэл юм. Одоо би бол ингээд хамгийн буруутай хүмүүс бол тэрийг мэдчихсэн гişүүдгүйгээрээ буруутай гэж боддог байхгүй. Тэр ээ. А тэрийг одоо хүртэл яг би бол үнэхээр нэг төвшин гişүүдтэй тэр нөгөө хавар билегийн номын нэлтэн дээр яхад үнэхээр өмнө сонсцсон байсан л да. Цаа чи үнэхээр ихнэрийг нь аюу болохгүй эрг үсгийг хийж шүүгээл амталдаг ч байд юм уу те. А үндсэн бол дуурайш үнэхээр дуурайш гүлээгөө л яг сайхан ингээл намбагаал гэдэг шиг те. Тэр би бол тэрийг бол иргэдэн шаардах хэвээр нөгөө сонгосон гişүүдээсээ тэгжижлэн 91 жиг хөгжих гээд байна л да те. Хам бол нь буруу юм төлөө ингээд чимээгүй байгаад ах нь өөрөө эсвэл яг юм ясан дээр нөө үр хөвгтэй шоолоод байгаа шүү дээ. Яа гараад ирээд ойрч чадахгүй. тогтолцооны асуудал байна л да. Одоо жишээлбэл ингээд чихрийн 5 дүүр ингээд чихэр байлаа. Тийм үү? Тэр хүүхдийн гар хүрхээр газар байгаад. Тэг хүүхэд аваад идвэл бид нар хүүхдийг буруутгаад байгаа байхгүй юу? Авилга гэдэг бол яг ийм тогтолцоотой байгаад. Тэгэхээр энэ тогтолцоогоо л өөрчлөх. Тийм улс төрийн эр зориг гаргаж байгаа. Тийм иргэдийн нэгдэл хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн эрхийг ээлжиж барьж байгаа. Гэхдээ яг 90% нардын нам барьсан тий. 10% нь арчилсан нам. Эднэр бол яг ийм тогтолцооны шинжилэл хийх тийм эр зориг хүсэл тийм юу хүсэл тэмүүлэл тийм одоо нөхцөл бүрдээгүй яваад байна. Бид нөгөө нэг соёл иргэншилтэй холбоотой би тэгж боддتي. Нүүдлийн соёл иргэншил яадаг гэхээр урд нь хаан засгийн үед чинь урагшаа дайраад ингээд дээрм хийгээд ол заавад ирдэг тийм. Тэгээ олзоо ингээд өгөөд тэрийг бол хаан ингээд хүлээн зөвшөөрчлөө шүү дээ. Гэтэл одоо бид нар ингээд хамтын соёл иргэншилд ингээд амьдарч эхэлж байна. Юу гэхээр газар дор байгаа баялаг бол бүх нийтийн өмчөө гэд. Тэнгууд нөгөө урдаас олзолж ирэхгүй гоор хамаа цөлмөд ингээд халамж тараагаад дүлцэн миний хаагийн хулгай хийгээд хэллээ шүү дээ. Тэнгууд нөгөө тархаа буутрахаа нүүдлийн соёл иргэншилдэг чинь нөгөө бусдын эрх ашиг олон нийтийн эрх ашиг үл таамсарлж ганцаараа өөрийгөө болгочихвол болдог гэдэг энэ олон иргэнүүд өөрсдөө эрх ашигын төлөө нэгдэж чадахгүй байна л гэсэн. Одоо хамтын соёл иргэншил үүсээд хотын амьдрал ер нь үүсээд 100 жилч болоог байгаа шүү дээ. Бид нар чинь тэгэл амиа борлуулад яваа сурцсан ийм соёл иргэншил Хөвчлөөний мэдрэмж бол амар сайн. Тэ. Гэхдээ бусд нь хамаагүй. гэдэг тийм философи биш байна. Тий, одоо энэ сошиал хаах юм бол энэ хулгаараас илүү тэмцэн. Монголчууд. Яг тэгвэл чинь эрхчлөөр нь алдчихж байгаа. Өөрөөр нь яг бодтой. Мэдрэгдээ тий. Субъектив. Нөгөө одоо нууцтай энэ боёрууд хулгайнууд ч бол бид нар айжмаар ирж болох анзаарахгүй шүү дээ. Ухамсарлахгүй нь шүү. Чимбэг гэж бодвол бид нар яг нөгөө хүүхдүүдийнхээ төлөвлөлт авах гэсэн. Тэгээд тэднийг л алаад байгаа гэсэн би ойлгосон шүү дээ. Тэр ер нь бол уг нь хүн болгонд байх хэрэгтэй юм шиг. Анзаардаг. Социализмыг яг үндсэн мэдээ нь худлаа шаадаг. Тэ? Яг нөгөө нэг gossip гэдэг нэг цуу яриа нь үнэн байдаг гэсэн шүү дээ, тэ. Тэрнээс л ер нь одоо мэдээлэл ер нь үншгэ болцсон монголчууд, тэ. Одоо энэ хэн ч өмнө яриад мэдэх худлаа яриад мэдэх болцсон. Тэгэхээр нөгөө солонгосч нэг агуу юм нөгөө 91 гэдэг байгаа нь сэтгүүлчт нь нэг мэдээ гаргаад тавингууд прокурор нь нөгөө бие дааснараа шууд шалгачдаг байхгүй мэдээг нь их усруулжлаад тэг шалгаж ирэнгүүт хамаг юм гардаг. Маш нөгөө энэ томилгооны хулч таарчаа тий сэтгүүлчт нь бүгд одоо ингээд гэрээтэй болж таарчаад тэг хин ярьж байгааг нь мэдэхгүй, үнэ ярьж байгааг мэдэхгүй, худлаа ярьж мэдэхгүй байгаад шүү дээ. Нэгнээсээ давж нэг ханд уурсан хүмүүс байдаг тий. Эсвэл хүүк орж дуцаар ирсэн бол хот буугаад ой танар гэдэг ярьсан бол. Тэгэл угаасаа энэ хүн анханасаа л ардын намын даргын төлөө өрсөлдөхгүй л бол хоригдох нь бэлэн болцсон учраас өрсөлдсөн баг гэж би бодож байгаа. Тийм анханасаа. Түүнээс чинь үнэхээр дарга болъё гэж бол яваагүй баг. Хэрвээ үнэхээр
боломж байсан бол дарга болохгүй шимээгүүд байна үсттэй. Тэгээ үнэхээр цагийн дулаад аргагүй нөгөө булан шахагтахаараа одоо авралын ганц гарцсан ардын намын дарга болох. Тийм үү? Би тэгж л Одоо хууль эрх зүйн талаас харах юм бол нөхрийг онц хүнд гэмт хэрэгтэй одоо хэрэг гүтгсэн тий. Нэгс хоёр сэтгүүлч байна тий. Бүтэн ингээд контент жил гарны өмнө хийцэн. За тэрийг нэцэх хэвээр тий. Уг нь бол тий. За ихэд бүтэн улсын хурлын гишүүн сайд байсан хүн гараад ирлээ гэхэд энэ бол дандаа гэмт хэрэг шүү дээ. Аимшигын гэмт. Тэгээд хотын дарга байсан, сайд байсан, улсын хурлын гишүүн байсан хин ч гэсэн хүртэл хилээ үздэг тий. Сүхбаатар Сүмязар 2 хүртэл ч гэсэн ногоо атустай холбоотой энэ хүн гэж хоёулаа ярьсан шүү дээ. Тэгээ бичлэг ногоо юм шүү дээ. засгийн газрын хэрэглэх газрын дарга байна гэдэг бол миний харж байгаа шоронгийн судлахгүй юу? Тэ өмнө дэр Жэм Мөнхбат байсан. Тэр чинь ялчгүй шорон цугуунгууд нахаа намайг авраач алга болсон шүү дээ. Хэрвээ улс төрч байсан бол өдөө хүртэл орилоод явж л байх байсан шүү дээ. Тэгээд амиа одоо гарцсан. За амар ойцсон. Тэгэхээр энэ яадаг вэ? Энэ нөгөө нүүрсний гэрэн дээр эрх мэдэл ашиглаж болдог ийм мест учраас энэ хулгайн судал одоо шоронгийн судал байх. Миний бодлоор одоо төр өмчтэй байх, төр эрх мэдэл бизнесийн одоо урдуур ордог том ийм эрх шийдвэр гаргадаг байх чи өөрөө тэртээ дэргүй шоронд явуулна л гэсэн үг. Тэгэхээр энэ тогтолцоог л өөрчлөхөөс нааш бид нэр хулгайчаас сонгуул хийж байгаа болохоос биднэрт ямар ч өөрчлөлт байхгүй. Тэгээд агихгүй байгаа юм л да. 9 гарч орилоод намынхаа хэсэг явж байгаа. Либералуудад нийлүүлье. Битий дор цадыг өмөрөлтэй гэдэг. Тэгээд хитгэн дэр нийлье гэж яах вэ? Хавар мэлээ шиг төрн өмчгөө болчих. Тэ? Ирэх мэдлээ ингээд нөгөө яг юу яг тийггүй юм бол тэ. Тэгэхгүй шүү дээ. Хамаатай байна тэ. Хөрхийн чинь инстинкт ч дээ. Социалист нам инстинкт. 50 жил явбал амар байна. Санагдах юм биш. Би ч юугаа мэдв. Тэгтээ зүгээр ингээ хөндлөгөөс харахад дандаа тийм юм харагдчихэд. Тэрний чи эсрэг аюу том тарих угаалт том машин ажиллаж байгаа нам засаг гэд тэр нь ардын нам баггүй. Яг гэвэл тэрэн дотор чинь тэндээс хөрөнгөчсөн одоо ер нь мөнгөтэй хүн уйдгарыг аюултай байдаг шүү дээ. Тэгээд тэр чинь нийгмийнхаа тархийг угаана. Хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдаж авна. Ингээд бүх хэвлэл мэдээллийн байгууллага хямдхан байна л да. хямдхан, иргэд хямдхан баг. Энэ Монгол улс хямдхан байна гэж. Ядуу юм чинь тэгээд авилга аваад ядуу аваад шүү дээ. Тэгсэн ш хэдэн онд лээ? 2008 оны сонгуул. Одоо дээрийн сонгуул. 2008 оны сонгуулиар Монголд ирсэн нөгөө судалгааны багийн юу нэг сонгуулийн судалгааны багийнх нөгөө 7 сар нэгэн болдог. Тэгсэн чи ирээд судалгаа хийгээд юу яасан чи энэ Монголын амар олон хэвлэл мэдээллийн байгууллагууд нь нөгөө нэг жижигхэн тэгээд тэгсэн мэт амар олон байгаагийн энэ гор нь юу гэдэг вэ? Яг гэвэл хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө том байх, хүчтэй байх байвал нөлөө сайтай юм байна л да нөгөө судалгаагаа хийдэг одоо тийшээгээ нөгөө мөнгө нь ордог. Тэгэхгүй жижигхэн юм олон байх нь өөрөө нөгөө хямдхан болчдөг. Тэгээд нөгөө судалгаагаа хийдгүү зөвөр шууд сенсаци араас хөөгөө төгөөд идэв. Тэгэхээр ингээд нэг хэвлэл мэдээллийн байгууллага Монголд бол үсрээд яг хүмүүсийн бүх нийтийн массыг авдаг нэг 10хан л хэвлэл мэдээллийн байгууллага. Энэ 10 чин авахд сая доллар ч хүрэхгүй юм байна гэдэг байгаа байхгүй. Тим судалгаа гарсан байна. Сая доллар 2008 оны сонгуулиар сая доллар хүрэхгүй. Сая доллар хүрэхгүй гэдэг нь яах вэ гэхээр 10 байгууллагыг авахд нэг одоо байгууллагт нь 100 мянган доллар өгчих юм бол тэр байгууллага тэр хүний тухай гэдэг. Ингээд сая доллараар ингээд 10 юугаа аваад тэр чигээр дахиад угаад болж байгаа байхгүй. Сая доллар хүрэхгүй байх гэдэг байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүчрхэг болгож одоо олон биш чанартай нэг хідэн яг ингээд нэг үндсэн юугаа хийдэг тийм. Тэгэхээр би нэг шинэ үстэй байна. Дэнсэ. За шинэ бизнес авах дансаа тавиад ер нь нэг олон нийтийн санхүүжилт давна гэдэг чинь өөрөө олон нийтийнхаа одоо нэгсэндээ барьцанд орж байгаа гэсэн үг шүү дээ. Шийдлээ явах хэрэгтэй болчихсон. Өстөө болж хөрж байгаа шүү дээ. Манайд яг олон нийтийн үндэсний олон нийтийн радио телевиз ганц л юм байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр яг энийг нэг зориглоод хийж чадвал энэ маш том реформ болох юм шүү тий. Хэвлэл мэдээллийн салбарт. Аливаа нэг нь ер нь бүгд тэгмээр. Яг ихлээр нэг нь тэгэл л Тэгээ түүхэн нь шүү дээ. Медиа гэдэг зүйл яаж үүссэн бэ гэж харангууд дандаа л угаасаа л ингээд улс төрийг дагаал иргэдийг ингэж тархин угаагаал. Гэхдээ тэр тийм чинь зүйл байгаа байхгүй. олон улстай улсын наад чинь бол ингээд бүгд тэр хийш BBC яа тий CNN хаас юм. энэ чинь яг тэр бол юм шүү тий дээ. ойлгомжтой асуудал юм. Тэгээ одоо юу гэдэг дэлхийн тулаар тэгэл ингээл
амар том Яг newsroom гэдэг чинь юу гэхээр мэдээ үүсгдэг өрөө байхгүй. Мэдээ үүсгэн гэдэг чинь хаана үйлчлэх вэ гэдгийг шийддэг. Ирэх мэдлэлтэй. Тэгээд тухайн үздэг иргэдээ одоо чиглүүлэх. Тэгээд хэн хүчтэй вэ гэдэг л одоо Америкт хүртэл ингээл CNN, Fox гэл хоёр талдаа ажилладаг шүү. Нэг үйлдэх шүү. Одоо манайд бол нэг 100 хэрүүлж авгаа байсан бол тэр 100 хэрүүлж медиа болцсон байхгүй одоо. Яг 100 дэнс байна гэж яг тийм асуудал нь тийм байгаад. Тий. Ер нь яг үнэ. Тэгэхээр технологийн хөгжил гэж нэг давуу тал байгаа учраас иргэд олон талаас мэдээлэл авах хэрэгтэй болоод энэ дундаас одоо арай нэг баг хохирдог үе шинэ үе гарч ирж байгаа гэж найдаад. Түүнээс иш бол одоо тархиа бол угаалгаж, зад угаалгаж шүү дээ. Биш үү манайх хэвд мэдээ реформ ер нь өмнө судалж ирсэн байна. Энэ яаж идэв? Баг сайн юм шүү те. Олон нийтэд болж эхлүүл. Одоо нэг хувьцат компани болж эхэлж шүү дээ. тий санхүүжилт нь тэр хөрөнгөний эзэмшигч нь юм бэ? Үндэсний олон нийтийн радио телевизийн хэдийгээр олон нийтийн санхүүжилтээр санхүүжүүлдэг боловч даргын хэм томилж байдаг асуудал. Тэр наач мөр хяналт байхгүй л тий. Тэгэхээр засгийн газрын энэ дээр бол тэгээд асуудал гарч ирж байгаа гэсэн. байдаг ч гэсэн. Тэгээ энэ төрөөс хамааралтай бүхэл зүйлийг хамааралгүй болгох юм бол иргэний байгууллагууд хүчирхэгжиж эхэлнэ тий. За шүүх байна. Прокурор, бууж хүчний байгууллагууд, иргэний байгууллагууд ингээд төрийн хамаарлаас салгаад явчих юм. Төрийн хамгаалалтаас салахад амар амхан байхгүй. Угаасаа л жишээнүүд байгаа шүү дээ. Иргэд сонгогчдаг байхгүй. Тийм билээ. Америкийн сонгуульч ингэдэг юм билээ шүү дээ. Эхлээд сенатаа сонгоод дараагийн утсан дээр нь орон нутгийн сенат тий. Одоо мужийн тэгээд араас нь хотын дараа сонгоод араас нь шүүгч байгаа байхгүй. Тэгээд attorney гэж байгаа байхгүй. Шүүгч, цагдаагийн дарга, прокурор хүртэл сонгогчдаг тий. Тэгэхээр яг энэ бол төгс нөгөө юм билээ л дээ. Тэгэхээр тэд нар чинь нөгөө нэг даргын төлөө биш, иргэдийн төлөө ажилладаг болоод тий. Шүүх хэний дэвшүүлэх үү гэдгээ нууцаар ингэж яваад багангийнх нь хүүхдтэй, багийнх нь найзтай уулздаг гинэ. Энэ нь ямар хүн байсан бэ гэдгийг судалж байгаад нэг юм шалгуур хангах юм бол дэвших эрхийг өгдөг гинэ. Бас багтаа жоохон агрессив болдгоо гэдэг байхгүй. Тэгэхээр биднес бол нэлээд хол байна да тий. Яаж төхөөлөхөө манайх. Зарим л мэдгийг. Тэгээ аль нэг нам нь одоо хүн намынхан үндсэн хуулийг хоёр өөрчилсөн дахиад нэг өөрчилчихгүй тий. Тийм шүү дээ. Яг явах хэрэгтэй шүү дээ. Жуулсан дээр ярьж байгаа сэдв бол 330 сум руу ингээд төсөв урсаад байна. Тэгээ энэ дээр ч угаасаа үндсэн хууль. Гүй сум яах вэ? Зүгээр одоо дахиад сонгуулийн систем өөрчилчихмээр байгаа. Тэгээ төсөвчин таалтал тийшээ цэгт болоод байгаа. Тэнгүүд одоо энийгээ бид засгийн газар хамтдаа Угаас олон нийтийн шаардлагатай юм байна да манайхаа. Ер нь 1000 мэрэ төрөөс юу ч хэрэггүй юм байна тий. Гэхдээ иргэдэн л жоохон мэдээлэлтэй болох хэрэгтэй. Мэддэг болох хэрэгтэй. Ус төрж хэрэгтэй. Одоо ус төржээ гэж байгаа нь иргэдийнхаа ус төрж. Одоо контент би одоо юу вэ? Энэ миний данс явуулаарай. Нэг үзчихвэл subscribe дараад өгчээ. Так хэлж байгаа. Үнээр гэсэн төрөөс яриа ингэ тулааш явчих тий. Яг ингэ задрахгүй ш одоо яг явж олон нийтийн л одоо хяналт хэрэгтэй юм байна. Тэгэхээр л иргэдэн радикал байх хэрэгтэй тий. Өөрөөс үзэл бодолтой байх хэрэгтэй, хөв хүн байх хэрэгтэй. Тэхэнд бол авилгагүй байх хэрэгтэй. Өнгөрсөн дээр бид гоё ярьсан. Кузиг нэг дөө сонсно. Гэр суперстар гэж. Авилгагүй бол ядуур байхгүй. Ядуурлгүй бол гэр орол байхгүй. Гэр оролгүй бол жив байхгүй. Сонсно. Таны хипхоп ч дээ сонсно. Манай толд нь уссан байдаг дээ. бидний өмнөх дугаар хийчихэд бас дараа нь хэвлэлээр явж байгаа яриануудыг сонссон чинь тухайн нөгөө баг хурлын процессыг ингээд сонссон чинь бас хүлээн зөвшөөр. Дөрөв угаасаа бүр дөрвийн бус юм явцсан байна. Угаасаа наа чи мафи шүү дээ. Мафи дотор дүрм яг. Үгүй одоо иргэд бол ингэмээр байгаа байхгүй. Энэ гоё зодон болж байгаа дээр аль аль нь л давс цацсан шахтуу. Тийм болохоор гарч ирэх ёстой байхгүй. Яг энэ ч зандан шатрыг эсрүүцэж байгаа зогсны зинчээ амар эсрүүцөө зогсоо хоёлаа л эсрүүцэж байгаа юм чи тэгээ давс цаад яг ингэ харах юм бол над улсын хурал дээр чинь ардсан ном
одоо ёс зүйн ихэд тийм үү. За бидний суралдаа орохгүй над балиа асуудал шийдэе гэлээ. Би бол яг жоохон улс төржиж болно гэхдээ энэ зөв ёсны шаардлага мөн үү? А гэтэл нөгөө тал чинь нөгөө 60 2 багчлаа тий. Улсын хурл бол эрс бүртгэрэг болж хөвлөө шүү дээ. Ер нь бол нөө. Энийг бол би бол засаглалын хэмнэл гэж харж байгаа шүү дээ. Одоо төсөв батлахгүй. Өнгөрсөн 2 өдөр 2 чуулган ингээд амар судалгаа заалаа төгсөж зогтоодсон гэж төсөөсөн. Би бол энэ нам засаг татан буугдсанаар Монголд улс төрийн нам яг үүсэж хөгжиж магадгүй. Яг гэвэл одоо бол эн чинь хүмүүс нөгөө сүлжээгээр сонгогчдын талаас илүү барьцсан байгаа учраас тэгзэж тэгш гараа байхгүй бод. Тийм учраас энэ мал одоо энэ маан цаг ааман бүгд ялгаагүй хүн бүгдээрээ салах хэрэгтэй. Хүн байж байгаа манайхан тарчих. Таг процесс явах боломж байна. Үгүй байгаа. Ман ингээд харчих юм бол хүн яг жинхэнэ нам болж магадгүй шүү дээ. Тийм магадгүй. Эзэнгүү болчих байгаа юм чи. Анж гисэн тий. Тэгээ анч гэсэн ялгаа болно. Тийм боломж бол байна. Тэрнийхээ дараа тэнгуүтээ одоо энэ нэг хийдвэлээ 20 намын нэрүүд үздэг тий бүртгэгч нам байгаа зү 32 юм байна. Энэ бүх нам нэрүүдийн бүгд ингэ нэстэ 100 жилээр хориглох хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ яа тий. Тэгэхээр том асуудлаа шийдчихье тийм ээ. Ардын нам чинь эхлээд бэлтвэр шүү дээ. Тэнгүүд ардсан угаас хуваагдана гэсэн. Тэр асуудал багтана. Одоо энэ хоёр чинь ингээд хоёр тал зодтолж байгаа салах боломж бол байгаа юу? Ман махан гэ хоёр багч жоохон. Яг нөгөө нэг хэлдэг шиг. Одоо энэ зөв процесс ингээ харах юм бол за яг юу яа л та бүгдээр бас нэг анализ хийж үзээлээ тий. Ирээдүйд яах нь. За одоо ингээд нөхрийг буцааж нэгдүгээр буцаах нэг боломж байгаа тий. Бүртгэх нэг боломж шүү дээ. За буцаах юм бол одоо хүүхэн тал гэж ярих юм уу залуучдын тал авах магадлал өндөршгөө тий. Тэгэхээр занцын шатар дахиад авахгүй шүү дээ. Эглэмийн үед хэрэгжсэн нэрийг хэрэглэхгүй л гэж яаж тий. Яг тэгээд хэрвээ аваа өмсгөл гээд батламжлаад аваа болчих юм бол одоо энэ хөрмийг чинь яах юм зөндөө шүү дээ. Дахиад шинэ хүмүүс одоо гарч ирэх байхгүй. Ер нь төрмөрөөж барагдах байх. Би бол энэ аюу тум хуваагдал явагдана. Ер нь хуваагдсан баг тийм гарч ирэхгүй хаа. Тэгтээ надад яг ингээд эцсийн байдал дээр ингэсэн за нийлээд нийлчих магадгүй гараад. Тэг өөсөө тэгнэ шүү дээ. Тийм. Тэр бол тодорхой. Гар барих өдрөнөөс. Тэр улаан шуумал давцаа. нэлээд зодоо. Хурц одоо энэ бол олон жил үргэлжлэн харж байгаарай. Улс төрийн нам за нам гэж бити улс төрж гэж ярьдаг. Яг үнэндээ бол бидний хамтын амьдралын одоо ирээдүйн тухай амьдралаа ярилцж байгаа асуудал болохоос энэ улс төржилт бол биш. Нам гэж ярьлаа гэдэг тийм. Тэгэхээр энэ чинь үзэл санаатай байх уу? Манкорт бол байх уу гэдэг тухай асуудал болохоос биш. Би нам ярьж хинэрхийг байхгүй. Тэгэхээр манай нөгөө new generation шинэ үеийнхэн маань улс төрийн нам, улс төржилт гэдэг хамгийн алиргитай хоёр үг нь энэ болцсон байдаг. А энэний цаана өөртөө бүхэл бүтэн нэг амьдралаараа золиос болоод явж байгаа ойлгохгүй. Тэгэхээр энэ улс төржий гэдэг үг хэллэг, улс төрийн нам гэдэг үг хэллэг бидний амьдрал гэдгийг нөө ойлгуулчих юм бол бүх хүн улс төржих ёстой байна л. Ялангуяа энэ контент чинь тийм. Одоо чинь Америк ч юм уу Солонгос явж байхад ингээд одоо Америк Солонгосуудтай суугаад болсон. Заавал улс төр ярьдаг шүү дээ. Бүгд ярьдаг. Тин хизээ шинж заваа юм бол чи айл намах гэдэг байхгүй. Тэгвэл тэр дотор ийм байх хэвээр ингэж байна. Энэ бол бидний бодлоор ийм би ийм мэдээлэлтэй нэгэд ярьдаг. Дараагийн сонгуулиар яах вэ гэдгээ ярьдаг. Бүр сая манай нэг Арсенал баярмаа нэг юу яагаад санаачлаг гаргаад энэ жагсаалтын тухай хуулийг өөрчлөх гээд ажлын хэсгийг ахалсан юм байна. Тэгээд Солонгос руу юугаар явсан гэж нөгөө гişүүд очиад тэр яг нөгөө юунсын явдлыг огцруулах юм таарад тэгээд нөгөө ажлын юу явсны дараа нэг эмнэлэг дээр очиод нэг үзүүлсэн юм байна л да. Тэгээд нэг орчуулагч нь Солонгос нөхөр байж таарад тэгээд асуусан чинь нөгөө албан ёсны ажилтан тийм хүнтэй уулзч чадаагүй юм байна л да. Энэ бол нөгөө сонгол ирэхээр байнгын орон гэж орсоор байгаа. Тэгсэн тэр нь Солонгос нөхөр нь хоёр хүүхэдтэй юм байна. Тэр хоёр дундаасаа тийм Монгол хүүхэн Солонгос нөхөр хоёр бүтэнсээ хасанд хүүхдүүд аваачиж өөрөө дагуулчичаад сууж ийн гэж байгаа байхгүй чагсаал дээр. Тийм. Миний хүү Өөр хотоос явж очив. Ийм учраас та хоёрыг ингэж суулгаж байгаа шүү. Тэ? Өвөө чинь биднээсээ төлөө ингэж тэмцсэн учраас энэ Солонгос байгаа. Ирээдүйн сайхны чинь төлөө биднээс хамт сууж ийн гэдэг ингэж ярьж ийн гэж байгаа байхгүй. Гэтэл одоо
Одоо ч хүртэл юм шүү дээ. Нэг нь гараад нэг юм чагсаалч юм уу сэгүүслэл ирэх юм бол тэнэг гарын мэдрэл мөтө солиотой худалдагдсан юу гэдэг те хам юмар хэлдэг шүү дээ. Биднээс өөрсөндөө эх орондоо амьдарч байгаа сэтгэлгээ байхгүй байгаа тийм алж би байнгын бодод өстой. Чи эх оронд юм бол улс төр ярих хэрэгтэй шүү дээ. Би нэг пост хийсэн чи улс төр чи анхаарахгүй чамаас дор хүн усаж өдөрднө гэсэн чинь чи ямар амар сүртэй юм бичдэг нэггүй. Чиний өөрөө амьдралын асуудал шүү дээ тийм шүү дээ. Би юу гэж бодох хамаахгүй. Зүгээр анхаарай гэж байгаа. Анхаарал саналаа хүртэл өгөх. Одоо харал дахин өдөрч байна. Баахан гарууд л шүү дээ. Тэгээ тэр бол үнэхээр одоо миний яг ерөөсөө мартдаггүй юм. Бид нэг Бржевскийн тэмдэглэлийг нэг яаж ач нэг олцсохгүй гэрт байж л уу яа. Тэрийг уншаад бид чинь ингээд тэмдэглэлүүд нөө тэрнээр яг Монгол хүн гэдэг нөгөө тагс судлаач Бржевский монголоор нь аялсан шүү дээ. 1870-аад онд. Тэрэн дээр монгол хүн гэдэг нөгөө зан чанар характерын талаарх өөрийнхөө судалгааг дүгнэлтийг бичсэн байгааг нь уншихад яг одоогийн манайх яг адилхан амар аимхай гэж байгаа. Маш аимхай. Гэхдээ маш зэрлэг гэж байгаа. Тэг ингээд нэг болохоор амар юм зэрлэг тэгснэ аимхай. Би хувиа хичээдэг гэж байгаа. Тэгээ бүх муухайг нь бичсэн баг. Мэдээ сайн талууд бааш бидний нөгөө байнга сонсч байдаг нөгөө бидний сонир хүмүүс юм ба шүү дээ. Тэгээ тэрэн дээр надад яг ерөөсө тэр үг нь мартагддаг байхгүй. Тэгээ ингээд яг өөрийнхөө бидний ингээд амьдралын талаарх хувийн дүгнэлтээ ингээд бодоо явж хахад хамгийн ихний чанар нь нөгөө дөрөвний гүзэгэл дээр нүүдэлчнээс болсон. Олон зуун жилийн одоо юунд нөлөөлсөн мэдгүй тийм үү. Аимхаа хувьчээсэн гэдэг энэ хоёр чанар монгол хүнд байгаа учраас тэр нөгөө дөрөвний хэлж байгаа хэдүүлэг ингээд болохын төлөө бодоод байгаа тэр эвлэлт нэгдэх гэдэг юмд л аюу том саад болд юм болоо гэж би зүгээр бодсон. Ерөөс өөрчлөгдөөгүй байхгүй 150 жилийн дараа. Кашиг гэдэг тэмцэх байхгүй тийм. Хоёр хүн асуудал гараад нэг нүгөө явчихна. Тийм. Жохон асуудал нүгөө явчихсан тийм. Шийдэхгүй болсон. Ямар ч шийдэл авахгүй. Яг л тэр хоёр хүн хамтраад гол ус ч юм уу бэлчээс ч юм уу тийм. Ямар нэгэн кашиг хамгаалж тэр соёлын суугаагүй. Тэгээ шууд хот байгуулсан баг. Тэгэхээр бөөн зотон болоод өгдөг. Тэгэхээр бид нар яг үнэндээ энэ утаа мутаа гэдэг чинь бидний бас л ухамсарын утаа төгжирч байгаа ухамсарын нөлөөл масаар өндөр нөлөөлж байгаа. Төгжрөл дээр утаан дээр тий юу шатааж байгаа бид нар яг мэдэхгүй шүү дээ. Зарим мал дугуй шатааж байгаа чи ямар агаар үүсгэж байгаа юм. Асуудал нэг бичлэг явуулсан шүү дээ. Монгол бичлэг бишгэлтэй. Таблиш шатааж байгаа. Яг тэр уудын дотор тий. Уудын дотор ингээд нөгөө брааж байгаа байхгүй тэр хорын. Тэгээ ганцхан таблиш. Тэгэхэд тэр бол амар юм байна тий. Улаанбаатар хатаач гэж. дугуй зардаг газар тэр таблиш чинь дардсан шүү дээ. Угаасаа төлшин зардаг шүү дээ. Шинэ тэр нэг көзайлсан шүү дээ. Энд нэг хамаачгүй. Солонгос бол хятад хүүхэн архтай яадаг гэсэн чинь гээл архийг авч өгөөл, хорыг авч өгөөл. Байгаад идэг нэ билег авч өгөөл. Шээс нэг наваа тарьж байгаа юм байна л да. Ургацсан харааж хугацаа өлөг сэтгэх үндэ. чи монголчууд чинь ингээд шууд хашаа шүү. Мод хийчих юм шиг хайсаад бодлороор. Тэгэхээр нэр бас нэг асуудлаас зүхтаа шийдэх юм манайхан чинь. Тэр солонгосууд ингээд байж итл ингээд аюу бол ингээд таньдаг хүн байдаг те. Ирээд ингээд хоорондоо муудалцсан. Яаж хийж байгааг эвдэрчээл явж байгаа байхгүй. Манайх бол ингээд хойд муудалцсан хэзээ ч хийж уулзахгүй. Солонгосын иргэдийн ухамсарын тэр ухаарл бүхэн цусаар бичигдсэн гашуун түүхтэй л те. Бид нар бол нүг явцсан. Юу байна? Газар нутаг байна те. Ямар ч зовлон баг. Гэтэл тэд нар чинь Хятадын колонич, Японы колонич, тэгээс сүүл рүү Америкийн колонич цэргийн эргэлт гээд үсгэлэн гээд олон зовлонгоор одоогийн иргэний нөгөө нэг ухамсар нь бичигдсэн учраас Тэгээ бас өөр дахиад тийм юм тохиолдохын тулд жинхэнэ иргэний нийгмээ байгуулж чадсан. Гэхдээ энэ одоогийн засаглал бидний тэр юм байна. Одоо бидээс түрүүний көзгөл тэр үнэлтэ бид бүр яралдаа очичвол яг дахиад доошоо одоо хааштай амьдралын биднесийн нэг ганц зарчим бол айгүй дахиад зүхтаа. Биш ээ. Угаасаа зүхтаа юм ярьдаг үстэй. Үгүй зүхтаа л тийш. Гадаадчул юм шүү дээ. Гадагшаа явна гэдэг. Хүн болгоны яриа тийм ш зүхтаах гэдэг байхгүй. Хятад Монгол хоёр хүн байр авч байгаа ялгаа юм. Би сонсч байсан байхгүй. Хятад хүн байр автаа яадаг гэсэн чинь. За энэ байшин энэ би мод тариад мод уургаад 200 жилийн дараа миний одоо үр хойж модны сүудэрт амьдарч болох юм байна. Ногоо тарьж болох юм байна гэж бодоод авдаг гэж байгаа. Хятад хүн. Монгол хүн яаж авдаг гэж.
За би энийг зарах юм болвол үнэ барих уу гэж боддог чинь хамгийн дөрөв нүх тухай боддог байхгүй. Монголчууд тэнд амьдрах тухай хоёр дахь бодлоо гэдэг. Тэгэхээр энэ соёл иргэншлийн том ялгаа гарч ирнэ гэсэн чинь Улаанбаатарыг чинь энэ миний үр ач гууч амьдрна гэж бодохгүй шүү дээ. За хизээ нэг заримдээс нүгэд явна. Тэр сайхан гадаад Яг одоо дайрны онол чинь нөгөө хувирах онол шүү дээ тий. Угаасаа амьдралд амьд үлдэх гэх юм бол чи хувирах ёстой л гэдэг ба шүү дээ. Одоо бизнесийн зарчимч төр урлагийн зарчимчтэй чи цаг хугацаанд л хувьсахгүй л чи өөрөө байхгүй болно. Мөн үү? Тэгэхээр одоо бизнест хувьсах ганц арга байна. Эсвэл нүг. Нүглээр авах юм. Тэгээ шинэ газар хот байгуулсан байгаа шүү дээ. За дуусах уу? За дуусгая одоо сүлд ярих юм. Ярихаар нөлөөс гарч